327 дугаар анги. Би мянган мангас уул руу явж байна. Чүфэний урд нэг жижигхэн хот харагдсан ба нэг том ордны гадна маш олон хүн цугларсан байлаа. Энэ газар Чүфэн анх удаа ирж байгаа болохоор хүчрэхэг тулааны төвшингээ харуулахыг яаралгүй зайдуу газар буугаад хот руу алхан орлоо. Энэ хот үнэхээр л энгийн хот байсан ба Чүфэний амьдарч байсан уул наалсан хотоос ч энгийн байв. Хотын ихэнх оршин суугчид энгийн хүмүүс ба зоогийн газар ч байхгүй байлаа. Гэхдээ хотын дунд нэг том ордон байсан ба тэнд хэдэн зуун иргэд эгнэн зогсож урт дараалал үүсгэсэн байв. Тэд ордноос хүнс авахар хүлээж байгаа нь энэ байлаа. Захирагчлийн үнэхээр сайн хүн шүү. Тэр сар болгон ядуу бидэнд хүнс тараадаг. Энэ жил олон байгалийн гамшиг болсон болохоор холигтой ургац хурааж чадаагүй. Захирагчлийн бидэнд хоол өгдөггүй байсан бол бид аль хэдийн өлсөд өгчих байсан байх. Иргэдийн яриаг сонссон Чүфэн тэднийг үнэгүй хүнс авах гээд хүлээж байгааг мэдсэн юм. Ордон тийм ч сүрж явхлантай харагдахгүй байсан ч гэлээ. Захирагч нь нэлээд баян юм шиг байв. Хэдэн зуун хүний нүдэн дээр Чүфэн ордны хаалга руу алхлаа. Зогс, хүнс авахын тулд эгнээнд орж ээлжээх үлээ. Хэн чамд төрүүлж орох эрх өгс юм? Хамгаалагчдын тулааны төвшин, спиритийн 2 дугаар төвшин ба авах юмгүй байсан ч гэлээ энгийн иргэдээс л хав илүү байв. Би энд үнгүй хүнс авах гэж ирээгүй. Би хоол худалдаж авах гэж ирлээ. Гэд Чүфэн инээмсэглэв. Хоол худалдаж авнаа. Түүний үгийг сонссон 8 тоошиг хэлбэртэй сахалтай чамин ховцолсон дундаж насны эр гарч ирлээ. Дундаж насны эр Чүфэний тансаг ховцос залуу царайг хараад нүдэн сэргэж инээгээд ингэж хэлв. Залуу баатар минь, чамайг хэр их хоол авах гэж байгааг асууж болох уу? Би нэг л удаагийн хоол авмаар байна. Ордныхоо хамгийн сайн дарстай цуг махтай хоол хийгээд аваад ир. Та нарыг гомдохгүй гэж амлая. Гэж Чүфэн хариулв. Залуу баатар минь, дагаад явна уу? Түүнийг харсан сагалтай ир хорон инээмсэглэл тодруулан ордонд урихдаа хажууд байсан том биетэй эрчүүд рүү ингэж хашгичв. Юундаа гүлийгв? Хурдан галтгоонд очоод дээд зэрэглэлийн хоол аваад ир. Хурдан тусмаа сайн. Чүфэн ч хэн блээ дээ. Тэр жаахан ч гэлээ Азурын нутгийг дөргөөсөн хүн. Тиймээс ч тэр сагалтай ир өөрийн баян айлын бандгар бацаан гэж бодоод лөвөрдөх гэж байгааг ганц хараад л мэдсэн юм. Гэвч Чүфэн үнэхээр их хөлсөж байсан болохоор жижиг сажиг зүйлд цаг өрхийг хүссэнгүй. Дараагаар нь тэр Чүфэнийг маш тансаг танхимд өрсөн нь сагалтай ир ямар их хичээж байгаа нь ээлт байв. Чүфэн хэд их хөлсөж байсан болоод ч тэр хоолны үнэр үгээр илэрхийлэхэн аргагүй сайхан байлаа. Ширээн дээрх хоолнуудыг харсан Чүфэний нүдэн гялтганаж хоолоо идэхээр бэлдэв. Хүлээ! Яг энэ үед сагалтай ир гэнэт ам нээлээ. Тэр инээмсэглэн ингэж хэлв. Залуу баатар минь, би чамд итгэхгүй байгаадаа биш л дээ. Гэхдээ энэ хоолны орц маш үнэтэй болохоор үн дүүцэх зүйл гаргаж ирэхгүй бол энэ хоолыг өгч чадахгүй л болов уу? Новшгич! Гэд Чүфэн уурлаа. Чи намайг хоолыг чинь идэх хэмжээний мөнгөгүй гэж бодоо юу? Гэж Чүфэн битүүхэн хараагаад агуулгах цөнхрүүгээ сар байгаад сагалтай ирийг алмаар уулъя гэж бодлоо. Муу шүү. Дөнгөж агуулгах цөнхэндээ хүрсэн Чүфэний царай маш ихээр хувирсан юм. Учир нь түүний агуулгах цөнхэнд ертөнцийн сүнсний луужин болон хідэн хоёг дуулганаас өөр юу ч байхгүй байв. Энэ үед л Чүфэн ачаагаа эмхэлж байхдаа парафаун дургамлаас бусад хэрэггүй зүйлсээ бүгдийг Лизанчинд өгснөө саналаа. Залуу баатар минь, чи арай хоол идчихэд зогтох гэж байгаа юм биш үсттэй? Түүний царайг харсан сагалтай ир гуйлгэн ширтэх үед өмнөх инээмсэглэл нь тэр чигтээ алга болсон байв. Үүнтэй зэрэгцсэн том биетэй хамгаалагчид Чүфэнийг барихаар орж ирлээ. Яг энэ үед Чүфэн ч маш их уурлав. Тэр өөрийгөө иймхэн хүмүүст доромжлуулж байгаадаа уурлаж байсан юм. Чүфэн гараа өргөн хий цохиж дээврийг нурааж хүч чадлаа тэдэнд үзүүлэхийг хүссэн ч хэсэг бодсны дараа тэгсэнгүй. Мөнгөгүй байж хоол идэж байгаа нь бодит байдал болохоор хүч хэрэглээд асуудлыг шийднэ гэдэг буруу зүйл.
Чүфэн юунаас ч айдгүй. Гэхдээ тэр гэмт хэрэгээс өөр зүйл хийдгүй хорон санаатай нэгэн биш. Тиймээс ч тэр өөрөөсөө дорой нэгнийг дээрлэх хүн биш. Та нар юу хийж байгаа юм? Яг энэ үед танхимын гаднаас ширүүн төрхтэй 60 гаруй насны хөгшин ир орж ирлээ. Хөгшин ирийн ховц нэлээн хуучирсан харагдах ба хэртэж халтайсан байв. Ёстой л шөнөөр хонх цогтөг өвгөн шиг харагдаж байлаа. Гэвч тэр хөгшнийг орж ирэх үед сахалтай ирчвэ, хамгаалагч эдчвэ бүгд даруухан болчихов. Захирагч, энэ залуу хоол идчихэд зүхтаах гэж байна гэж сахалтай ир байдлыг тайлбарллаа. Энэ үед л Чүфэн тэр ямар ч сүр сүлдгүй өвгөнийг иргэдэд үнгүй хоол тараадаг сайхан сэтгэлт ордны захирагч Ли гэдгийг мэдсэн юм. Нэрээ юу? Орж ирсэн хүн бүр зочин гэдэг байхаа. Нэг муу хоолн дээр түүнээс мөнгө нэхэж дайрах гэж байгаа мó. Яагаад зочноос уучлалтгүй байгаа юм? Сахалтай ирийн хэлхийг сонссон захирагч Ли бүр чихээр уурлаж тэднийг загнав. Ийм нөхцөлд орсон тэд Чүфэнээс уучлалт гуйхаас өөр аргагүйд хүрсэн юм. Харин Чүфэн нэг л буруу зүйл хийчихсэн мэт санагдлаа. Залуу найз минь, чи энтхийх биш үсттэй? Чи хаашаа явж байгаа юм? Гэд захирагч Ли Чүфэний хажууд ирээд инээмсэглэн асуулаа. Чүфэн ч санаа зовлгүй хоолоо идэж дуусаад захирагч Лигийн асуултанд тостой амаа нэн хариулав. Би энтхийх бишээ. Би сүнсний нутгаас ирсэн ба мянган мангас уул руу явж байна. Юу? Мянган мангас уулаа? Чүфэний үгийг сонссон захирагч Лигээс гадна тэнд байсан бүх хүний царай маш ихээр хувирч айдас давтсан юм. Захирагч Ли бараг л сандал дээрээсээ унах шахав. Чүфэний мэдрэхүй хурдан байж түүнийг барьж аваагүй бол аль хэдийн тааз ширтээд газар хэвтэж байх байсан биз? Лайк болон subscribe дарж биднийг дэмжээрэй. 328 дугаар анги. Тусламж. Найзаа, би буруу сонсоогүй. Чи сая мянган мангас уул руу явж байна гэсэн үү? Гэж захирагч Ли гүн цочрлоосоо гарч чадахгүй асуухад түүний харцанд өөрийн ирэхгүй сониуч зан айдас тодорч байлаа. Тэр хүн рүү биш мангас руу харж байгаа юм шиг л байв. Захирагч Ли болон бусдын цочрдохыг харсан Чүфэн тэр газрыг хориотой бүс байх гэж гадарлаа. Нуулгүй хэлэхэд би бол тулааны урлагаар хичээллэгч. Би Азурын нутагт байхдаа Цэн нутагт мянган мангас уул гэж хачин мөртлөө тулааны маструудад үр өгөөжтэй газар байдаг гэж дуулсан болохоор энэ хүртэл ирсэн юм. Тулааны урлагаар хичээллэгчээ? Шам шиг жулдраа юу? Түүний үгийг сонссон сахалтай ир болон том биетэй залуус бассан харцаар түн рүү ширтлээ. Тэд харваас Чүфэнийг тулааны мастер гэдэгт нь итгээгүй байв. Найзаа, би тэр мянган мангас уулыг тулааны маструудад үр өгөөжтэй эсхийг мэдэхгүй. Гэхдээ мянган мангас уул бол хүн орох хориотой газар. Тэр бол мангаслаг араатнуудын уул. Алдарт хунтайжийн ордон ямар ч бүлгэм ховь хүн мянган мангас ууланд зөвшөөрөлгүй орж болохгүй гэсэн хориг тавьсан. Хэрвээ ямар нэгэн байдлаар мангаслаг араатнуудыг хэлгэнүүлэх юм бол том дайм болох болно. Гэж захирагч Ли Чүфэнийг уулын талаар сайн мэдэхгүй байх гэд санууллаа. Алдарт хунтайжийн ордон тэд Цэн нутгийн захирагчд юм уу? Гэж Чүфэн сонирхон асуув. Чи үнэхээр Цэн нутагт анх удаа ирж байгаа бололтой. Чүфэний гайхсан царайг харсан хөгшин ир дэлгэрэнгүй тайлбарлаж эхлэв. Алдарт хунтайжийн ордны хуучин нэр нь Алдарт тосхон байсан ба Цэн нутгийн хамгийн хүчирхэг бүлгэм. Алдарт тосхон өдрөөс өдөрт хүчирхэгжиж Цэн нутгийн өмнөх захирагч Зузаан газрын өвс хунтайжийн ордныг даван гарсан. Тиймээс эзэнт гүрэн Зузаан газрын өвс хунтайжийн ордны Цэн нутгийн захирагч нэрийг хураагаад Алдарт тосхонд өгсөн. Захирагч Лигийн үгийг сонссон Чүфэн тэр алдарт тосгоны хүч чадлыг гадарлсан юм. Өөрсдийнхөө хүчээр эзэнт гүрэнд хүлээн зөвшөөрөгдөн гэдэг алдарт тосхон үнэхээр мундаг бүлгэн байв. Ядаж л лингүн сургуулиас хавь илүү. Мянган мангас уулын мангаслаг араатнууд тийм хүчирхэг юм уу? Хамгийн хүчирхэг бүлгэмүүд ч тэдэнтэй тэрсэлдэж зүрхлэхгүй юу? Гэж Чүфэн дэлгэрэнгүй асуулаа.
Мэдээж мянган мангас уулын мангаслаг араатнууд бол аимшигтэй. Тентхийн мангаслаг араатнууд мянган мангас уулыг захираад аль хэдийн мянган жил өнгөрсөн. Тэр ууланд байдаг мангаслаг араатнуудын тоо аль хэдийн хэдэн сая хүрсэн гэсэн цуу яриач байсан. Тэд бүгд догшин ширүүнээс гадна зарим нь бүр хүний төрхөнд хувирдаг. Ялангуяа мянган мангас уулын 4 агуу хаан мангасууд. Алдарт хунтайжийн ордны захирагч хүртэл тэднээс айдаг. Азар мянган мангас уул үйл ажиллагаагаа уулынхаа хүрээнд л явуулдаг болохоор Цэн нутгийнхан тэмчих асуудалд ордоггүй. Үгүй бол Цэн нутгийнхан Үүмэн самунд амьдарч байгаа. Бас алдарт тоосхон хэнч мянган мангас ууланд орж болохгүй гэж тушаал буулгасан байхад ямар нэгэн байдлаар мангаслаг араатнуудыг хэлгэнүүлж дайн үүсгэх юм бол хүн төрлөختөнд үйлдсэн маш том нүгэлд тооцогдож гэр бүлээрээ устгуулна гэж захирагчлий тайлбарллаа. Ойлголоо. Захирагчлий Цэн нутагт болж байгаа зүйлсийг сайн мэдх юм а? Гэд Чүфэн өөрийн эрэхгүй захирагчлийг бишрэв. Хүний мэдлэг тодорхой хязгаартай байдаг болохоор доогуур албан тушаалтай хүмүүс тийм ч их мэдээлэл авдаггүй. Дээрээс нь захирагчлигийн амьдардаг газар бол Цэн нутгийн хөлийн зааг дээр байдгаас гадна энгийн иргэд учраас ийм их зүйл мэдэх учиргүй. Үнэн дээр миний ач хүү хэлсэн юм. Миний аж хүү бол Зэрэглээ таянга сургуулийн гол танхимын сурагч. Үнэн дээр манайх их ядуу байсан. Миний аж хүү тулааны урлагийн авьяастай болохоор л бид одоогийн хөрөнгөтэй болсон. Аж хүүгээ дурсах үед захирагч Легийн нүрээр бахархал дүүрсэн юм. Захирагч! Яг энэ үед гаднаас чанга хашгираан сонсогдож нэгэн туранхай залуу гүйн ирлээ. Вангер юу болсон бэ? Юунд ингэж ярав? Гэж захирагчлий инээн асуулаа. Тэр ордны зарц нартайгаа маш ээлдэг харьцдаг нь тодорхой байв. Зэрэглээ таянга сургуулаас захиа ирлээ гэж Вангер хэлээд захиаг өглөө. Миний аж хүүгээс захиа иржээ. Гэд захирагчлигийн царайгаар баяр баясал дүүрч захиаг дэлгээд жаргалтайгаар уншлаа. Гэвч захирагчлигийн царай секунд бүртэх хувирч барааж байгааг Чүфэн анзаарав. Түүний царайн цэнхэртэж дараа нь ягаарч биеийн чичрэн сандал дээрээс савж унлаа. Захирагчлий та зүгээр үү? Азар Чүфэн хурдан хөдөлж сандлын төссөн юм. Энэ үзэгдлийг харсан бусд нь ч цочирдон захирагчлий дээр яран ирцгээв. Харин Чүфэн газар унсан захидлыг аваад унссныхаа дараа болсон зүйлсийг ойлгосон юм. Захиаг түүний аж хүү биш. Харин түүний сайн найз нь илгээсэн байлаа. Захиан дээр захирагчлигийн аж хүү санаандгүй Зэрэглээ таянга сургуулийн залуу захирлыг хэлгэнүүлсэн ба шоронд хоригдож байгаа гэсэн байснаас гадна тэр найз нь захирагчлийг аж хүүгээ гаргаж авах аргыг олохыг хүссэн байв. Гэвч захирагчлий ядуу гэр бүлд төрсөн. Яаж түүнд аж хүүгээ шоронгоос гаргах хүч байх вүлээ дээ? Одоогийн түүний эд хөрөнгө бүгд аж хүүгийнх нь л өгсөн зүйл. Дээрээс нь Зэрэглээ таянга сургууль бол тэдний хэлгэнүүлж болохгүй мангасал гэсэн үг. Тэд Зэрэглээ таянга сургуулийн талаар бодох төдийдэл айдаг байхад яаж ч тийшээ очиж аж хүүгээ аврах вүлээ? Тийм ч учраас захирагчлигийн ухаан алдсан нь гайхах зүйл биш ээ. Учир нь түүн шиг энгийн хүнд энэ мэдээ нь цэлмэг тэнгэрт аянга нэргэх тэл адил нөлөөлсөн юм. Хөөе, захирагчлигийн аж хүү хэн гэдэг юм? Гэж Чүфэн өнөөх сахалтай ирээс асуулаа. Яах гэж байгаа юм? Гэж сахалтай ир Чүфэн рүү төгссөн харцаар ширтэв. Би чамаас түүний нэрийг асууж байна. Гэд Чүфэн түүн рүү хүйтнээр ширтлээ. Чүфэний харцыг харсан сахалтай ирч айдас давтаж газарт падхийн унаад ээрч муран хэллээ. Түүнийг Ли Датов гэдэг. Зэрэглээ таянга сургууль аль зүгт байдаг юм? Гэж Чүфэн ахаад асуух үед сахалтай ир хоромч алдахгүй зааж өгөв. Түүний хэлхийг сонссон Чүфэн түргэн гэгч нь яваад өглөө. Харин Ли овгийн зарц нар яагаад энэ хүүг ийм хачин зүйлс асуусанд гайхан үлдсэн юм? Мэдээж эдгээр асуултыг асуусан шалтгаан нь гэвэл Чүфэн захирагч Лид туслахыг хүссэн юм. Захирагч Ли бол сайн хүн.
Хотын бүх иргэд түүнийг сайн хүн гэдгийг хүлээн зөвшөөрсөн тийм л хүн. Үүнээс гадна тэр Чүфэнд мянган мангас уулын талаар мэдээлэл өгөөд зогсохгүй амттай хоолоор дайлсан. Түүний энэ сайхан сэтгэлийг бодох төдийд л Чүфэн түүнд туслах ёстой гэж шийдсэн юм. Лайк болон subscribe дарж биднийг дэмжээрэй.